have 5 speakers in the. We are a little bit tight on the time. This time I'm going to strictly enforce the timing. That will be no corrective or then Yeragan Tilbuchia. Then Manos Tabo by the Britain Java Chagam Berkeley. It will be turned the car to do the Chamosa garden jobs. The written of Chapter and Wachamojiga. The Taras Chagan taken Ascalodic Chamber. And how thrown the Hana Dolgon Hatkin Birativna. Dolgon ball im over at Namin Tarak Sweeten and the Jera at Terra Shillingalin, which is Shillingal, which is too soon. You know, Tanya was so Hatagin Beguston, not Monglin Urchulane, Halvanic, Nukishunari Yapchesa, to get Sweeten the Monglar Tamjit to Tamasmana. And our first speaker is Dolgon Hatkin. He is president of Inner Mongolian People's Party. He is born in Western Mongolian herdsman family in Shilingol region of Southern Mongolia. And he was one of the young member of Southern Mongolian Democratic Alliance organization established by permanent Mongol dissident Hata during early 1990s. And Dolgon went into exile to Sweden via Mongolia in 2003. Currently he lives in Stockholm with his family. Yeah. Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө удааны хуралд үргэлжлэн ирж өнөөдрийн өв монголчуудын ах байдал тавьж яана тухайд анхаарлаа хандуулж байгаа та бүхэнд гүнэ талархал илэрхийлье. Миний нэрийг Хатхан Хөвтэй Долгоо гэдэг өвөр Монголын Шилийн голын нутагт Монгол малчин айлж төрөлсөн юм байна. Миний бие өөрийн үжил бодол эрх чөлөөний төлөөх үйл ажиллагаанаас болж өнөөгийн Гятад улсын коммунист засгийн дарамт авчлах шахалтаас жогтож 2003 онд Свид улсад дөрвөн гарч улс төрийн шаардлага хийсэн юм а. Одоо өвөр Монголын ардын намын даргын тушаалыг 2015 оноос хойш хариуцсан хэлж байна. Бүхний мэдээж Монгол үндэстэн бол урт удаан түүх соёлтой үндэстэй. Монголчууд бид аль эрт 2000 гаруй жилийн тэртегээс өөрийн туурай тусгаар нэгдмэл төрөлт улсаа байгуулж өнөө үргэлжлүүлж ирсэн юм байна. Өнөөдрийн монголчууд нь ерөнхийдөө 3 том хэсэгт хуваагдсан оршиж байна. Тухайлбал тусгаар тогтносон Монгол улс, Гятад улсын хараанд байгаа өвөр Монгол, Орос улсын хараанд байгаа Бороод, Халимаг, Тувалжир Монгол болно. Өнөөдрийн ярих гэж байгаа гол сэдв бол Гэтийн коммунист засгийн эрхшил эрх чөлөө тусгаар тогтноо алдаж улстан алга болох аюул тулгараад байгаа 5 сая гаруй өвөр монголчуудын бодтой байдлын тухай юм аа. Орчин үеийн түүхээс өхвөл өвөр монголчууд нь аль эрт 1947 онд өөрийн тусгаар засгийн газраа байгуулж байсан ч улмаар тухайн дэлхийн улс төрийн нөхцөл байдал том гүрнүүдийн дэлхийн 2 дугаар дайны дараах гэрээ хичээлийн шалтгаанаас болж арга ус өнөөгийн Гятад улсын хараанд 1945 онд даган орж өвөр Монголын өөртөө засгийн орон гачийг байгуулсан төгтэй юм.
Гэтэл коммунист засаг нь төрийн эрхийн гарамгчаа өөр монголчууд гажин нутгийг эдэн нөрөх байх байгалийн эрх баялыг булаан дээрмэх Этад гаачин иргэдийн их хэмжээгээр Монгол нутг руу нүүлгэн сууршуул харгас бодлого хэрэгжүүлж хот суурин үйлдвэр уурхай гажир тариалан эрхлэх нэрээр монголчуудын үе улиран мал мажижирсан бэлчээр нутгийг хүч төрөн эдэлж үүнээ улмаар монголчуудын уламжлалт нүүдэл соёлох устан алга болж байна. Та бүхний мэдээж Монголын өндөрлөг бол эрсдэс дөрвөн удартай. Ган хор аварамсгалтай, гачирхаг юм өрсөлтэй, ургамлын бүрэгч нэмэгтэй гажир нутг юм аа. Яг ийм байгаад гажир жүгийн онцлог нь монголчуудын тухайн байгаад орчиндөө жогдсон нүүдлийн мал аж ахуй хэрэглэх үнд суур болсон юм аа. Харин гажир тариа эрхлэх хот суурин байгуулж нэг гажир олон хүн ам төвлөрөн амьдардаг суурин соёл нь Монгол нутгийн байгаль гажир жүгийн нөхцөлтэй өрсөлдөлттэй байдаг юм аа. Монголчуудын өв дэд мал аж ахуйг сонгосон соёлгоо бадралга бүдүүлэг дэм биш юм аа. Нүүдлийн мал аж ахуйгаар сурсан нүүдэл соёлын онцлог нь хүн байгалийн тэнцвэрийг зөвж ахстай хадгалж нүүдэл соёлын амин сүнс болсон байгаль дэлхийг үеийн үед хайрлан хамгаалж үр удамдаа өвлүүлэн үлдээж үн үрд амьдран оршин гэсэн гүн дад уян ухаан билээ. Тиймээс монголчууд бид байгаль дэлхийг амин голоосоо хайрлан хамгаалж ирсэн төгтэй. Гэтэл харамсалтай нь өнөөдрийн гэтийн засгийн газар нь байгалийн жим ёсыг зөрчиж нүүдэл соёл уламжлалт маяг аж ахуйг жирлэг бүдүүлэг нүүдэлтний соёл гэм үжиж тариалах суурин соёлоор нүүдэл соёлыг орлуулах гэж гэмээр төлөвлөгөөтэй ахын дараатайгаар ажиллаж байна. Үүнээ тоо жишээ гэтийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа малчийг хоригдох төрийн бодлого юм аа. Гэтэл өөр Монголын өөрдөө засаг орн өөрсдийн олон жилийн турш явуулж ирсэн гэм буруутай төрийн бодлогоос болсон байгаль экологийн тэнцвэр өвдөгдсөн ялыг малчдад албаар тохиж улмаар малын мөрчээрийг хураан битүүмжилж малчдыг хятад хүн ам олноор хөвдөрсөн хол суранд алууд нь үлгэж байна. Малчдгуугаар монголчуудын нүүдэл соёлыг өсөөлөхийн аргагүй. Монгол малчд бол монгол соёлын хамгийн том төлөөлөгч. Малчдыг хот суран газар алавдлан нүүлгэснээр малчдын эрх ашиг хүн ноттой зөрчигдөж маш олон малчид ажил алдалт ядууралд автаж амьдрал ахвай уян санааны хүн хямралд орж үүний дагалдан маш их нийгмийн асуудал үүсэж байна. Өнөөдөр дэлхийд нүүдэл соёлыг хадгалж байгаа үндэстэн маш чөөхөн байгаа бөгөөд нэгдсэн үндэснээ байгаагаас нүүдэл соёл устан алга болж байгаа асуудлыг анхааралтай авч байна. Нүүдэл соёлын томхон төлөөлөгч болсон өөр Монголын малчдын асуудлыг дэлхийгээр анхаарлаа хандуулж малчдын эрх ашигыг хамгаалах зээлшгүй шаардлагатай болоод байна. Монголчууд бид үеийн үед уламжлалт мал аж ахуйг эрхэлж байгаль дэлхийг өвтөн дээдлж өрүүл агаар цэвэр ус өрүүл өрсөлдөж чараатайгаар байж байсан юм аа. Өөр Монголын байгаль орчин элч түүхэн цаг үед өнөөдрийн шиг ийм хүнд мочтой өвдөгдөж өнгөрөөгүй. Зөвхөн цагаан хөрмийн өмнө амьдарч байсан тариалах соёл хятад иргэд үе олноороо цагаан хөрмөнд давж Монголын өндөрлөг сууршиж гажир тариа эрхэлж сууршин амьдарснаас эхлэн байгалийн тэнцвэр алдагдаж агаар ус хөрс бохирдож гэтэд Монгол хоёр үндэстнээ эдл бос соёлын жөрөөхс болсон зөрчилдөөн хэмжилттэй эргэлсэн юм байна. Байгалийн жим хөлийг зөрчвөл элч улс үндэстэн өөртөө охирч улмаар өөр бос бич охироод байдаг. Учир нь бид нэг л дэлхийн ертөнцөөр амьдарч оршиж байдаг. Монголчуудын гүү ухаанд өрүүл агаар ус хөрсөө хамгаалж чадвал хүн төрөлхтөн үнэт оршин тогтон чадна гэж үздэг. Тиймээс гэтийн засгийн газраас байгалийн жим хөлийг хөндлөж дэлхийн нийтийн өмнө үлээсэн үүрэг хариуцлага ухамсарлан өөр монголчуудын уламжлалт соёл иргэншлийг албадан өөрчлөх гэсэн жий бос бодлогоо нэн дараа зогсоохыг шаардж байна. Мөн ч дэлхий дахнаа шудраг үнийг дэмжигч их дэлхийгээр хайрлан хамгаалах
зүрх сэтгэлтэй хүн бүхний халуун нэмэлтийг талархан хүсэж байна. Өөр Монголын ардын нам юу ярих вэ? За баярлалаа.